Энийг одоо хэрхэн ашиглах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Загварыг бол зөвлөх мэрэгчлэтнүүд бол ажиллаж тодорхойлсон. Суух ёстой мó, зогсох ёстой мó бүгөө мэдээ. Ороод сууж чадахгүй байх шиг байна. Ер нь хамгийн хямд нь бол хэн ч 3 сая 200. Нийтийнх нь бол 37 сая. Тэгээ бүр энэ зээд бүр авалтах юм хэцүү юм гэж хаашгирсан юм. Өсгөл нуурын ирэг дээр энэ хөрсөнд бол сөрөг нөлөө учруулахгүй хөрсөөрөө дамжаад энэ өсгөл нуурын усны чанарт нөлөөлөхөөргүй ийм оновчтой шийдлийг олоогүй байгаа нь харагдаж байна. Харамсалтай нь ийм их мөнгөөр. Одоо нэг тусгай хамгаалалттай газрууд дээр тавьсан нойлууд одоо бүгдээрээ канистртай хэн хариуцдаг гэсэн байхгүй. (2016 оны 1-р сарын 26-ны өдөр Монгол улс Азийн хөгжлийн банк хоорондын буцалтгүй тусламжийн хэрэгцээр хийж гарын үсэг зурснаар 2017 оны 3-р сарын 16-наас эхлэн Хөвсгөл нуурын байгалийн цогцлбор газрын орчны бүсийн иргэдийн амжиргааг дэмжих тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл гэх сайхан нэртэй төслийг эхлүүлв. Ингээд 3-р сардан Хөвсгөл аймаг Нуур орчмын бүс нутагт 50 эко журлан гэгчиг барьж байгаахан зарлан тууз хайчилсан. Азийн хөгжлийн банкны 3 сая долларын буцалтгүй тусламж Монгол Улсын засгийн газрын 180 мянган долларын санхүүжилт бүхий энэ төслийн 170 мянган доллар буюу 408 орчим сая төгрөгийг эко ариун цэврийн байгууламжид 520 мянган доллар буюу тэрбум 248 орчим сая төгрөгийг зээлийн эргэлтийн санд 100 мянган доллар буюу 240 сая төгрөгийг усны чанарын хөтөлбөрт харин 21 орчим сая төгрөгийг хогны менежментийн хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөжээ. Тэгээд төслийн маань гол зорилго нь энэ Хөвсгөл нуур тойрсон 5 сум нэг тосгоны иргэдийн амжиргааг аялал жуулчлалын зах зээлтэй холбож дэмжих гэдэг ийм л утга агуулгатай төсөл байна. Тэгэхээр 3 төрлөөр үйл ажиллагаа явуулна гэж зацсан байдаг. Тэрний 3 дахь бүрэлдэхүүнс нь манай хог аяллаа менежмент гэсэн бүрэлдэхүүнс байгаа. 2 дахь нь болохоор усны чанарын хөтөлбөр гэж байдаг. Тэр заалтын дагуу бас усны судалгааны байгуул ажиллаж байгаа. Тусдаа за дараагийнх нь болохоор туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн юм хөтөлбөр байгаа. Тэр нь болохоор эко ариун цэврийн байгууламж, за хогийн сав гэсэн юм туршилтын хөтөлбөрүүд байгаа. Харин эдгээр ажлууд хэрхэн хэрэгжив гэдгийг одоо тодруулах гээд оролдъё. Эко журлан барих ажилд тендер зарлан автотюнинг гэх компани шалгарсан бөгөөд 408 сая төгрөгийн өртөөр 4 өөр төрлийн 50 нойл барьжээ. 50 нойлын хамгийн хямд нь 3 сая, хамгийн өнтэй нь 37 сая төгрөгийн өртөгтэй. Төслийнхний хэлж байгаагаар уг 50 жорлонг нуурын босго дээр, авто зогсоол дээр, эмнэлэгт, соёлын төвд, залуу гэр бүлд тус бүр нэгийг загварлан байршуулжээ. Ер нь хамгийн хямд нь бол өрхийн жорлон 3 сая 200. Гэхдээ тэр чинь юм том жорлон байхгүй. Одоо ганцхан нийтийнх нь бол 37 сая. Бидний энэ ажлын даалгавар бол өөр хамгийн сонгодог даалгавар. Яагаад гэвэл цэнгэг усны их үүсвэртэй аслагдсан ийм газар гэдэг даалгавар нь хамгийн сонин байхгүй юу? Ер нь манай зорилго бол ийм загварыг бий соруулдаг, өтгөн шингэнээ ялгадаг. Гэхдээ ялгадаг нь болохоор одоо отоглох цэг, нийтийн буудлах цэг, гэр буудал, жижиг жуулчны бааз дээр байж болно. Юуны хүчин чадлын хувьд энэ янз янз одоо 3 суултуртай, 2 суултуртай гэдэг өрхийх бас байгаа юм. Яг өтгөн шингэнээ ялгадаг. Харин бодит байдал дээр. За яг миний зогсож байгаа энэ хэсэг бол төслийн хүрээнд баригдсан ариун цэврийн байгууламжаас хамгийн үнэтэй буюу 38 сая төгрөгөөр боссон ариун цэврийн байгууламж. За энэ ариун цэврийн байгууламж бол байгальд халгүй, хөрсөнд шингэхгүй, агаар жуулалт сайтай, за баг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйгээд маш олон давуу талыг төслийн танилцуулга дээр дурдж өгсөн байгаа. За гэвч яг үнэхээр энэ одоо төслийн танилцуулга дээр байгаа шиг байж чадж гинэ үгүй юу гэдэг бол дахиад нэг юм асуулт бол үлдэж байгаа юм. За яг миний энэ татж байгаа хаалга бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэсэг юм байна.
За ингээд ийшээ оронгууд нойлын суултуур харагдаж байгааг үзэгч та бүхэн харж байгаа бах. За яг энэ нойлын суултуур дээр хүн яг суугаад бие засах уу аль эсвэл явган сууж бие засах уу гэдэг нь маш ойлгомжгүй. Тэгээд дотроо маш бохир. Учираас энийг одоо хэрхэн ашиглах вэ гэдэг нь тодорхойгүй байна. За яг энэтэй адилхан энэ нойлын одоо гар угаадаг угаалтуурч гэдэг юм уу те бусад суултуур, шээлтүүр нь одоо яаж хэрхэн ашиглах вэ гэдэг нь маш ойлгомжгүй байдлаар шийдэгдсэн байна. Энэ ч одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн орох ямар зориултын нойлууд мөн үү те? Өнгө хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэмдэг тавьцаа байгаа байхгүй юу? Шийдэл нь үнэхээр тэр байгаль орчин дээлтэй юу гэдэг бол асуудалтай байна. Ялгаагүй бидний үзсэн бүх нойлууд бол нутгийн иргэд хийдгийн нөгөө ухсан нүхний шороо нурхаас болгоомжлоод банзаар доторлдог. Яг л тэр банзаараа доторсон байдалтай. Яг хоо гадна талын нь бол ингээд төмрөөр хийсэн их өнгө үзэмжтэй харагдана. Гэвч энэ төмөр нь болохоор бас ийм зохимжтой биш юм байна. Хүмүүс ирж байгаа халуун наранд бол энэ төмөр маш их халахаараа энэ нойлынх нөгөө үнэрийн асуудал их болдог. Хүн удаан суухад бол маш хүнд тийм хэцүү байна гэдгээ хэлж байна. Хүн харахад одоо өгөр стандартын шаардлага хангасан тийм боломжийн юм харагдаж байгаа боловч нөгөө бодит байдал дээр болохоор одоо сорулдаг нойл бол байхгүй. Бүгдээрээ одоо модон дотортой хөрснийхөө усан ч ингээд хүний нүдэнд ил харагдахгүй боловч хөрсөн доогоороо нөрсгөл нуурын усыг бохирдуулж байна. Усан замын зогсоол дээр нэг нойл хий гэсэн боловч тэр наан одоо хийгдсэн. Азийн хөгжлийн банкны хүмүүс өөрсдөө саналаа өгөөд хийхдээ тэр наан одоо тэр баяр магна гэдэг тэр нөгөө носон тасгийн наан хийгдсэн байгаа та мэдж байгаа. Тэнд хийгдсэн нойл нь бол бас л одоо модон юу тэр л одоо ганц сордуус орох байх. Одоо бусд нь бол ерөөсөө сордог нойл байхгүй одоо. Гараа энд угаагаад саяны шээлтүртэй нийлээд тэр шар канистр руу ордог. Одоо энэ канистрыг те хэдийн хугацаанд яаж зөөж асгадаг вэ гэдэг нь маш тодорхойгүй. Тэгээ гар угаас ус бас ийшээ орно. Яг дээр нь суугаад нойлдох жоохон бэрхэл юм байлээ. Тэгээ дээр нь хүмүүс одоо гарч гიშгээл тэгэл заавал байнгын 2 ээлжийн хүн ч юм өдөр шөнөгүй хүн ажиллаж ижил цэвэрлэгээг бол маш сайн хийж ижил хүмүүс орох бах та тий. Жуулчд ирээд бас нөх ордгоо гэж та ярьж ирсэн чинь. Тий шагааж үзээд харж исэн л да ер нь. Тэгээ шагааж үзчихэд ороод сууж чадахгүй л байх шиг л дээ. Учрыг нь олохгүй л байх шиг лээс. Одоохондоо бол ерөөсөө хаанаас хяналт байгааг нь мэдэхгүй л байна. Өвсгөл нуурын эргээс нэг 50 м энэ бараг 50 м орчимд байрлуулсан нойл юм байна. За тэгээ энэ зөөддөг. Танаа яг энэ хажууд бол нэг юм нойл баригдсан юм байна шүү дээ. Тэгээ энэний талаар юу н та хэдэд мэдээлэл байна уу? Хизээ баригдсан яасан ийсэн танаа нэг юм нойл баригдсан л гэдэг. Хизээ баригдсан юм бол энэ хаврал баригдсан бол манайхаа үлжиндээ хатрлын юм баригдсан. Танах ер нь энэ нойлыг ашиглах уу? Үгүй. Бид нар өөрсдөө нойлтой. Энэ замаар явж байгаа хүмүүсийн нойлд ордын болов яа тийм бол идэгдгүй ш та зураг мургаа бол тэгэл усууд явж идэг. Онож гарах вэ гэдэг нь маш бүрхэг. За тэгээ энд бүртэс байх хэрэгтэй юм байна уг нь. Тэгээд үртсэн экспорт үртсэн байна. Гэвч үртэсч байхгүй. Уг нь байгаль орчин аялал жуулчлалын сайд 2018 оны 6 дугаар сарын 1-ээс эхлэн тусгай хамгаалалттай газруудад нөхөн жорлон ашиглахгүй байх тушаал гаргажээ. Гэвч төслийн хүрээнд баригдсан 50 жорлонгийн 11 нь нөхөн жорлон. Сайжруулсан гэж нэрлсэн тэдгээр 11 нөхөн жорлонг нэг бүртэн туруу орчим сая төгрөг зарцуулсан бөгөөд сайдын тушаалыг дагна гэвэл 30-аас 40 сая төгрөг шороонд булшдах болж таарч байна. Энэ батгаа ячаад тэгээ манайх эндээ яг шинээр барьж явах тань төслийн энэ нойл орж ирээд ингээд бид нарт бараад байсан юм уу? Тийм тиймээс манай энэ юмс харуулдаг юм байхгүй. Тэгээд энэ зурны цагт яг нь айгу бөхчөв. Энэ агаар жуулагчны тийм айхтартай ажил хүм айгу одоо ч гэсэн харахаар амар үнэртэй тийм. Одоо бид нар зүгээр юм модороо барьж яхаар баг нэг юм гоёлын маяг юм баггүй юу? Энэ хэдэн төгрөг их гэсэн бэ? 8 сая жорлон юм уу те? Яг хөө зүгээр манай орон нутгийн хөсөлтөөр хийсэн тэр нөхөн нойлууд бол тийм суудл муудл байхгүй орон нутгийн өөрсдөө тийм юм хэрэггүй ингээ нөхөн нойл хийгээд өгөөч гэсэн учраас бид нар бас уламжлалт тэр нөхөн нойл руу ойртуул сайжруулсан нөхөн нойлыг хийсэн байж байгаа. Тэр нөгөө сайжруулсан нөхөн жорндоор бас битүү байх хэрэгтэй л доо. Гэхдээ манай бүх сумдыг ингээ харьцуулахаар хаана сорулдаг машинууд байгаа байлээ тий. Тэр болгоны соруулах машин бүх сумдад байгаа юу байхгүй зөвхөн ганцхан хатгалд байгаа. Юм мэдчихлээ. Тэр бүх эрсдлээс болоод бид нар сайжруулсан нөхөн жорлон болвол зөвшөөрлүүдийг болохоор байгаль орчин аялал жуулчлалын бүх газар танилцуулж бид нар зөвшөөрөл авсан тэр. Манай хатгалын соёлын төв дээр одоо зуны улиралд янз бүрийн одоо хурал, цуглаан, сургалт, семинар маш их юм болдог. Тэн дээр одоо нэг нойл барьсан. Тэр нь бол бас л одоо модон дотортой байна. Саналыг үндэслээд бид нар модон жорлон хийсэн гэдэг юм яриад байгаа.
үгүй. Тэр тал дээр бол би бол үгүй. Яагаад гэвэл бид нар чи энд жилийн 4 улиралд ажиллаж амьдарч энэ нөгөө цэвэр усныхаа айсав энэ хөвсгөл нуураа хамгаалж илгэж явал нэг ч гэсэн модон нойлыг болиулмаар л байгаа байхгүй. Тэрэнд бол одоо иргэд одоо сөрөөд идэг тийм бол байхгүй. Ядчил одоо төрийн зүгээс төслийн зүгээс хийж байгаа нойлууд бол заашгүй стандартын шаардлага хангасан сордог байвал одоо маш хэрэгтэй байна. Малчид аялал жуулчлал гэж тэр их нойлнуудаа энд ашигласан байх. Зүгээр нэг төмөр тэр их мөнгөөр бүрэн орсон юм нүүх ухаал зарим нүүх гадар дээр зараг бол тавьчихсан юм байх шиг байна. Ийм өргөө зарлал их гаргаж янда энийг хяндаг байгуулгач байдгүй энд замбараа алцсан байна. 11-ийн нүхэн жорлон байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө нэг санаахаа гаргасан шийдвэртэй ерөөсөө зөрчилдсөн. Гэхдээ наач сайжруулсан байхгүй юм ээ. Доотлолтоо ингээд нөгөө хөлсөндөө нэвчгүйгээр хийгдсэн. Хуурай арга юм буюу агааны солилцоогоор өөрөө задарч яадаг тийм байгаа байхгүй юу? А тэгтээ наад хэд туршиж байгаа юм ээ. Турш үзэж байгаа юм байхгүй юу? Дөрвөн төрлийн юмыг туршиж байгаа юм ээ. Дөрвөн төрлийн юмыг туршиж байгаа юм ээ. Үлдсэн 39 нойлын нэг нь соруулдаг, үлдсэн нь зөөврөлдөг болон өтгөн шингэнийг ялгадаг нойл аж. Гэвч эдгээр нойлуудыг ч эко нойл гэж хэлэхэд хүндрэлтэй аж. Яагаад гэвэл өтгөнийг нь ялгаж асгалаач шингэн нь газар чингэж үлддэг талаар төслийн мэрэгжилт нь өөрөө хүлээн зөвшөөрч байна. Зөвлөлтөө бол хэрвээ хуурайшуулах процесс нь яг бүрэн явагдаад дуусны дараа бол зүгээр ачааны машин дээр зүгөөд явахт бол тэр ямар нэгэн тийм эрсдэл байхгүй. Шингэн бол доошоогоо одоо турбаагаар яваад доошоогоо нөгөө нэг хайргаар шүүгдээд хөрсөндөө шингэж байгаа. Ер нь бол бохирдол гэдэг маань өтгөн шингэн хоёр нийлж ээж бохирдол үүсдэг. Өтгөн шингэн хоёр салахаараа одоо бохирдлын зэрэг тийм ээ одоо 70 хүртэлх хувиар буурдаг ч юм уу тийм байдаг. Төслийнхэн эко ариун цэврийн байгууламжаа барьж суйрлуулад холбогдох аж ахуйн нэгж байгууллагууд нь хүлээлгэж өгсөн гэж тайлбарлаж байгаа юм. За гэвч 8-аас бусдыг нь хэн хэрхэн хариуцах нь тодорхойгүй байна. За бүр хатгал захир орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газарт хүлээлгэж өгсөн 8 жорлагч хэрхэн хариуцаж хэрхэн зөөвөрлөх нь бүрхэг хэвээр байна. Ер нь бол хүлээж авсан одоо соёлын төв юунуудын төр бол бүгдээрээ болж нэг сайхан жорлон байна гэдэг хүмүүс л их тааламжтай л байна. Хүлээлгээд өгдгийг нь өгцсөн. Улсын комисс яваад хүлээгээд авцсан. Тийм ээ. Тэгээ орон нутгийн нутаг дэвсгэр дээр одоо хатгал тосгоны нутаг дэвсгэр тариалтай байгаа нь хатгал тосгоны захирагчийн албанд хүлээлгэж өгөө тэр орон нутгийн өмчөд тэр компани хүлээгээд авцсан. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар байгаа нойлууд энэ улсын тусгай хамгаалалттай газрын төлөөлөлний яваад хүлээгээд аваад ингээд жинтам акт нь үлдсэн тийм ээ. Бусад сум тойрсон сумдууд бүгд адилхан ингээд орон нутгийн засаг захиргааны хүлээгээд авцсан. 8 ариун цэврийн байгууламж усан зогсоолын доотлолт нэг том ариун цэврийн байгууламж барьж гисэн. Тэр нь сордог 33 сая 750 мянган төгрөгийн үнэтэй юм байлээ. Тэгээд манай бэрийн дүүшлэхний төвгээд одоо энэ юуны ард бас нэг зөөдөг байгаа. Тэгээд жанхан дааван дээр бас зөөдөг нэг нойл барьж өгсөн. Далайн эжин босох дээр нэг юу бас нүхэн агааржуулсан, сайжруулсан жорлон барьж өгсөн. Соёлын төвд барьж өгсөн. Эмнэлэгт барьж өгсөн. Тэгээд 2 айлт өрхөд нэг өрх нэг жуулчны баазд барьж өгсөн. Яг хөө зөөж тээвэрлэгт нь бол манайх машинтай тээвэрлэлчин зөөдөгт нь сордогт тэр том ариун цэврийн байгууламжид нь бол машин байхгүй. Тэгээд болох үйл. Жанхан дагаа юу хоёрыг бол одоо түлхүүр мөлхүүрийн надад өгөөгүй байна. Өнөөдөр ирж түлхүүрийг авчирж өгнө гэсэн. Тэгээд түлхүүрүүдийг хүлээж авах үйл ажиллагаагаа ер нь энэ 7 хоногт явуулж эхлэндээ. Одоо нэг тусгай хамгаалалттай газрууд дээр тавьсан нойлууд одоо бүгдээрээ канистртай хэн хариуцдаг нь эзэн байхгүй тиймэрхүү байдалтай. Энэ нойлыг бол одоо эзэмшлийн сайжруулахгүй бол одоо болохоо байсан бай. Овоот нь баачаад ерөөсөө одоо хүн орхон аргагүй шүү дээ. Зарим утга. Ажиллахгүй байгаа энэ манай нойл нь баригдсан байгаа. Тэгээд ажилгүй чойжгүй л байгаа. Бид нар ч гэсэн одоо нойлын өөртөө нойлгүй л байгаа. Явуулын усад бол байнга асуудаг шүү. Нойл байна уу? За бид хөвсгөл нуурыг тойрон 6 дугаар сарын дундуур энэхүү сурвалжлагыг бэлтгэсэн. За харин одоо 7 дугаар сарын дунд хугацаа буюу жуулчдын эд улиралд ч гэсэн эко ариун цэврийн байгууламжууд ажиллахгүй. За бохир зааван байна гэсэн мессеж комментуудыг аялагч жуулчид болон нутгийн иргэд илэрхийлсээр байна. Энэ мэт олон асуудал дагуулсан эко нойлын асуудлыг
Өвсгөл нуурыг тойрон 10 гаруй жорлонг өөрсдийн нүдээр үзсний үндэстэн дээр сурвалжлан хүргэж байгаа нь. Гаднаад яланцаг харагдах энэхүү жорлонгуудыг энд суйрлуулахын тулд олон улсын зөвлөх үйлчилгээнд $50,000 буюу 120 сая төгрөг зарцуулсан ч өнөөдөр Монголын хөрсөнд хэрхэн буусныг мэрэгэн үзэгч та шүүн тунгаан үзье. Би харамсалтай нь ийм их мөнгөөр тэг гадны нэрдэмтэн ирж ийн хийсэн гэж байна шүү. Айгүй олон газрын нойлыг тэгээ яг манаатай ийм ижилхэн ийм нөхцөлтэй газрын ингээд энэ ариун цэврийн байгууламжийг судалж яасны үндсэн дээр энэ шийдлийг гаргаад энэ компаниар хийлгсэн гэж одоо төсвийн нэгжийнхэн ярьжсэн. Харамсалтай нь гадны хүн одоо ямар шийдлийг ингэж олсон бэ гэдгийг эндээс харагдахгүй байна. Ингээд өсгөл нуурын ирэг дээр энэ хөрсөнд бол сөрөг нөлөө учруулахгүй хөрсөөрөө дамжаад энэ өсгөл нуурын усны чанарт нөлөөлөхөөргүй ийм оновчтой шийдлийг олоогүй байгаа нь харагдаж байна. Харамсалтай нь ийм их мөнгөөр. Өвсгөл нуурыг тойрсон хатгал тосгон, ханх сум, чандам нь өндөр сум, эренчин лөмб сум, цагаан нуур сум гэсэн 5 суманд нийт $520,000 зарцуулах тооцоо гарчээ. Эндээс бид хатгал тосгоныг сонгож аван тус төслийн явц ямар байгааг тандсан юм. Хатгал тосгонд зээлийн эргэлтийн санд зарцуулагдах $195,000-ийн $75,000-ыг нь алаг эрдэнэ суманд шилжүүлснээр тосгонд $120,000-ыг нутгийн иргэдийн амжиргааг дэмжих төсөлд зарцуулах юм. Төслийнхний хэлж байгаагаар 2017 онд $39,500,000-ыг 2018 онд үлдсэнийг нь зарцуулах ёстойч 2018 оны төсөв өнөөдрийг хүртэл орж ирээгүй байна. Тэрийг яагаад бид нар хүлээгээд байна гэхээр төслийн баримтчиг дээр төсөл хэрэгжиж дуусах 4 жилийн хугацаанд 3 хүртэл хэсэгт хувааж алгана гэх бүр Азийн хөгжлийн банкны өөрийнх нь бодлого явж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ өмнө гаргацсан энэ 2 мөнгөнийхөө эргэн төл зарцуулалт бүх юмыг харж байгаа юм. $220,000 болвол хийгдээгүй. Тэгээд энэ ямар шалтгаантай вэ гэхээр ер нь өрийн тааз нэмэгдсэнтэй холбоотой энэ мөнгөийг одоо гаргаж өгч чадахгүй байна гэсэн зүйлийг төслийн менежер Эрдэнэ Жаргал хэлж байгаа тийм. Тэгэхээр миний бодоход бол энэ өөрөө буцалтгүй тусламж учраас тэр өрийн таацтай нэг холбоогүй байх гэж ойлгож байгаа. Эрэлтийн сангийн 2 удаагийн сангуучлалтын хүрээнд миний хэлэх дуртай нэг зүйл байдаг. Энэ юу вэ гэхээр 6-7-8 сард хатгал тосгонд хамгийн бага хугацаатай хамгийн бага хэмжээтэй зээлийг аваад эргэн төлөгдсөн тохиолдол айгүй олон байна. Төслийнхэн өөрсдөө үр дүнтэй болсон гэж үзэх зээлийн эргэлтийн сангийн хэрэгжилт дээр нутгийн иргэд хөдөлмөрчид өөр байр суурьтай байна. Нэг хүнд 1-2 саяас дээш төгрөг өгдөггүй. Өглөөч байнгын дарамттай байдаг гэх тайлбарыг хэлж байгаа юм. Хүмүүсийн яриагаар бол нэг баг л мөнгө өгдөг юм шиг лээ, нэг 500 сая гэсэн төгрөг нөтөлд болдог шүү дээ. Тэгээд шалгуур малгуур ерөөсөд баг хэр оргинд олддог ч юм байлээ. Төслөөгий гэж яасан чинь эхний ээлжинд 15 сая төгрөг байгаа, дараагийн ээлжинд гэсэн. Тэгээд дараагийнх нь сүү цагаад өөр юмд нь суурыг гэсэн чинь нэг хүн нэг л юмд суун өөр юм олон юм суулгахгүй гэж суулгаагүй шүү дээ. Тэгээд айгүй олон хүмүүс 5-аас дээш сая төгрөгийн төсөл эцээсэн аахгүй. Тэгээд тэгсэн чинь тэр банкны зээлтэй хүнд өгөхгүй, лизинтэй хүнд өгөхгүй, тэгээд шалгуур нь бүр айхт юмс. Тэгээд бүр хэр арга хүн тэнцэхгүй нэ гэдэг чинь. Тэгэхээр бүр өстө тэр банкны зээлнээс цааш юм бил нэг хувийн хүүтэй мөртлөө. Энэ ерөөсөө нэг хитгэн түүний юм байна. Тэгээд ч уусаа зээл нь биднэрт олдохгүй юм байна гэснээс хойш ерөөсөө тэг сонирхоо байсан. Тийм зээл аваад ингээд амжиргаандаа нэмэр болоод үйлдвэрлэл эрхлээ явж байгаа хүн таны мэтгэр ирэх хэр олон байна. Бараг байд юм уу? Оюун өгч нэг сая төгрөгийн зээл авсан. Хүүн баг гэж тэгээд
2 саяг өгсөн чи саяг өгсөн гэлүү дээ. Өөрөө тэгж яжсэн. Тэгээд зогсоо зайгүй 7 хоногт нэг шалгаж ирсэн баг. Тэгээ бүр энэ зээ төслөөс бүр хямдхан чигсэн бүр авалтгүй мөр хэцүү юм гэж бүр хаашгирсан байна. Зүгээр хүмүүс ягаад ерөөс давшгүй тийм хэцүү шалгуур үзүүл тавиад байна гэж хэлээд байна. Тэгэхээр бид нар зүгээр байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдал дээр нь л нэлээд онцгой анхаардаг. Би яг одоо хатгал тосгоны соёлын төвийн гадаа зогсож байна. За миний яг зогсож байгаагийн хажууд байгаа энэ хогийн сав болвол Хөвсгөл нуурын байгалийн цогцлборт газрын орчны бүсийн иргэдийн амжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслийн хүрээнд тавигдсан хог англин ялгах хогийн сав. Гэвч энэ хогийн сав болвол хог англин ялгах гэдэг үндсэн одоо утгаа хэрэгжүүлж чадахгүй байгаа гэж хэлж болох юм. Ягаад гэвэл хэдий гадна талдаа давхир болоод бусад хог хаягдл гэсэн хоёр бичиг наасан боловч дотроо ямар ч одоо хог ангилж ялгах тасалгаагүй ийм дүр зурагтай. Хоёулаа ямар ч хог хамаагүй энэ хоёр хог болсон хэлбэр хийж явуулаад ядгаж ярих юм бол байхгүй. 3 сая бичний хэлбэрээр юм шиг хогийн сав байна. Нэг талдаа иргэдийн өөрсдийн ухамсар, нөгөө талаас энэхүү хогийн сав хөдөө суманд тохирох эсэх асуудал мөн үү гэдэг нь мөн л анхаарал татах асуудал юм. Нэвтрэх цэг дээр жуулчид орж ирэнгүүтээ хогийн утаа аваад буцаад гарахтаа нэвтрэх цэг дээр хогоо үлдээдэг ийм болвол дадал бол явж эхэлсэн. Тийм болохоор бид нэр хатгал хангийнхаа нэвтрэх цэг дээр бол хог хүлээж авах төр байгууламж гэдгийг бол суйрлуулсан. Энэ загварыг бол манай олон улсын зөвлөх мэрэгчлэтнүүд бол ажиллаж бол тодорхойлсон. Манай хувьд бол одоо энэ дээрээ бол шилнүүдээ ялгаад аймагт оруулдаг болсон. 80% шилээр ашигладаг болчлоо. Хаазаа ашиглаж байгаа, хуунцаа ашигладаггүй болсон. Миний хувьд бол өдөрт одоо эндээс бол одоогийн байдлаар өдөрт нэг тооноо гिचж байна. Одоо ингээд нэг 20-оос хойш бол тэгэл өдөртөө бол би нэг 5-аас 10 явдаг. Орж гарч байгаа улсууд яг шүү дээ. Хог хүлээ авах байгууламж дээрээгээд хэлээд байгаа. Орж байгаа хүмүүст нь юу өгöd ууд төгөөд буцаагаад ингээд аваад тэрлэгөө хийдэг. Тэр нь болохоор ялгаагүй бас яаж гэнэ холдоод хийгдээд тэндээс нь одоо нэг хог хаягдлын бүлэг гэдэг нэг тэр бүлгийн хүмүүс нь бол ялгаад одоо тэр хунцрыг нь ялгадаг ч юм уу нэг тийм гараараа ялгадаг тэр тийм менежмент гэж байхгүй тий. Тэр бол одоо энэ манай Улаанбаатарын орон сууцны хажууд байдаг юм хогийн бункрөөс одоо хүмүүс лааз тий юу хунцар сав түүгээ зогсож байгаа тийм л дүр зураг харагдаж шүү дээ. Тийм менежмент бол байж болохгүй шүү дээ. Тэгээд тэрний дор нь харин миний бас нэг харж байсан зүйл юу гэхээр тэр хог хайдаг газрыг ядаж тийм төмөр хашаа хатчихгүй явдаа тэр мөнгөөр гэж бодогдож байсан. Хүмүүс ч тэгж хэлж илээ тий. Хогны менежментийг хэрэгжүүлсэн хатгал тосгон хогносоо огтхонч салаагүй дүр зурагтай байна. Үзэгч таны харж байгаа өргөлжилсэн хог бүхий энэ амыг харганы ам гэж нэрлэдэг. Энэ хогийн цэг дээр хатгал тосгон болоод нуур орчмын аялал жуулчлалын бүх кемпүүдээс ирсэн хог төвлөрдөг. Гэвч ямар ч хашаа хамгаалдаггүйгээс үүдэн хогнууд нь ойр орчмын уул хадаар нэг тарж гол ус руу ч ордог байна. Хог хаягд бол маш их өнөд бол. Хог хаягд бол хатгалд бол ер нь бол шүдний өвчин болсон шүү дээ. Харамсалтай нь өнөөдөр одоо хогоо английн ялгадгүй. Эннээс болоод тэр харганы хог орчмын айл өрхийн бол маш олон мал хөл хорогдсон. Нэг жижиг оврын төрдөг трактортай тэрийг зөндөө байрлуулад байнгын ажилд болоод хашаа барих чагаа. Хашаа бариад тийм л үйл ажиллагаа болно да. Английн ялгалт хийдэг үйлдвэр байхгүй. Өнөөдөр энэхүү хог агаар хөрсөөр дамжин нуур түүний орчныг тойрон хэрхэн бохирдуулж байгааг та харахгүй юм. Ямар ч тач хэдэн 10 саяыг зарцуулан байж хогийн савнууд байршуулсан нь сайн хэрэг боловч хогны асуудал яг хэвээр байгаад мэрэгэн үзэгч та өөрийн дүгнэлтээ өгөх үзье.
нөлөөлөхөөргүй ийм оновчтой шийдлийг олоогүй байгаа нь харагдаж байна. Харамсалтай нь ийм их мөнгөөр одоо нэг тусгай хамгаалалтын газрууд дээр тавьсан нойлууд одоо бүгдээрээ канистртай хэн хариуцдаг гэсэн байхгүй. Гэвч өнөөдөр төдийлөн үр дүнтэй эсэх нь тодорхойгүй уг төслийг үр дүнтэй болсон мэтээр тайлагнаж далайн ээжийн нэрээр дараагийн мөнгө хуваах тактикаа нь боловсруулж эхэлжээ. Энэ бол Азийн хөгжлийн банкны 38 сая долларын санхүүжилт бүхий хөвсгөл нуурын аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл юм. Уг төслийг Азийн хөгжлийн банкны жилийн 2% хөвтэй 25 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр зэхжээ. Гэхдээ энэ дунд зарим эрх мэдэлтнүүдийн эрх ашигын зөрчил гарсан учраас 38 саяын 18 сая долларыг онон болж гих төсөлд зарцуулахар болж үлдсэн 20 саяыг хөвсгөл нуурын гих тодтголоор угаах гэж байна гэж иргэний нийгмийнх нь хардж байна. $3.2 сая доллар гэдэг бол маш том мөнгө шүү дээ. Энийгээр бол юу ч бол шийдчих хэмжээний мөнгө. Гэтэл энийг ингээд өрн таран болгоод ийм байдлаар ингээд зарцуулсан байгаа нь бол үнэхээр харамсалтай санагдаж байна. Тэгээ энийг туршилт гэдэг байгаа. Тэгэхээр ямар их том мөнгөөр туршилт хийж ийнэ вэ те? Тэгэхээр энэ менежмент нь үнэхээр их юм буруу явчихсан байна те. Тэгэхээр одоо дахиад энэ амжилтгүй болсон төслийг өргөжлүүлж хийн гэж Азийн хөгжлийн банкнаас буцалтгүй тусламж бишээ 38 сая долларын зээл авах гад техник эдийн засгийн үндэстнийг хэлгээ сууж шít. Тэгээд тэр одоо дөрвөн жорлонгоос хамгийн зөв гэснийг сонгож аваад дахиад нэмж барина гэдэг тийм. Тэгэхээр ийм жорлон барьчвал одоо дахиад 38 сая доллар ч н одоо тийм үр дүнгүй болох уу. Тэгэхээр энийг бол буцаж иргэдэд бол маш сайн хэлцүүлэх хэрэгтэй юм байна. Эний үр дүн бол илүү их тийм хөндлөнгийн байгууллагаар хянуулмаар байна. Төслийн нэгжийнхэн болоод байгаль орчны яам энийг хариуцж байгаа төслийн удирдагч Батсансар дээр ярьж шít. Одоо маш сайхан юм л хийгээд байна гэж одоо ингэ яриад ухуулаад сонин дээр бичүүлээд өөртөө яриад байдаг. Газар дээр нь тэр нь ингээ тэнгэр газар шиг юм зөрүүтэй байдал бий болчихсон тийм. Төслийн нэгжээр өөрөөр нь биш хөндлөнгийн байгууллагаар яг одоо энэ экономик мөн үү гэдгийг тэр экспертүүдээр байгаль орчны яам дүгнэлт гаргуулах хэрэгтэй. Манай байгууллага ч гэсэн бид нар Азийн хөгжлийн банкнд хандъя гэж бодож байгаа. Энэ төслийнхөө үйл ажиллагааг үнэлээч. Үнэхээр энэ одоо үр дүнтэй болж чадаагүй гэдгээ эргэж хаар. Тэгжээс дараагийн тэр 38 сая долларынхоо зээлийг өгөх асуудлаа бол улс хууртай шийдэхгүйгээр ийм байдлаар ингээ явахгүй байна. Энэ бол бас л тэгэл нэг хөсгөл нуурын нэр барьсан нэг хэсэг бүлэг хүмүүс ч юм уу ашиг завшаан болоод байгаа юм уу тийм ээ. Наад төслийн чинь цааш нь 20 сая долларын төсөл нь ороод ирсэн байгаа байхгүй юу гэдэг. 38 сая доллар гэх тийм. Төсөлчүүд Азийн хөгжлийн банк тэр чинь 2 байгаа эцэн шүү дээ. 18 онон балж руу юу хинти рүү 20 нь хөсгөлтөөр үлдчихэж байгаа байхгүй. Мэдээж Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг Хөвсгөл нуур түүний орчмыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадаж байвал хэн бүхэн талархах нь гарцаагүй. За гэвч өнөөдөр далайн ээжийн нэрийг барьж хэн нэгэн эргэтэн дарахтан эрх мэдэлтнүүд ашиг сонирхол олох гэж байх вэ гэсэн хардлага харамсал төрж байгааг нэвтрүүлэхэд хүсэлт хүргэе.